процедурыг мэдгүй хөвч байна уу? Ялангуяа чи гүлтичүүд сагсагс бөмбөгөөгөө яваад байдаг. Ямар ичээд байна чамд? Юу ч хийж чадахгүй, юу ч мэдэхгүй байж нэг л бөмбөгөөсөө амтан зүгээр. Битээ энийг даас авсанаа дараа та нар. Энэ шиг болж болохгүй шүү та нар. Мэдөө? Ойлготой хөвч байна уу? Багшаа, боловсрол гэж юу юм бэ? Тэдэс тэтгэр утсыг байн хуулж бичээрээ. Мөн дараа нь ингэж асуугдана. Удирдлагын төгсгөлд нэг ийм шалгалттай тэр чин дүнг чин тодорхойлно. Дараа нь бидний CV дээр тухайн дүнгээс холбоотой юм бичдэг. Энэ нь биднэрт ерөөсөө таалагдахгүй байна л да. Надад ч юу гэсэн үг үү? Чи над зүгээр юу хэлэх гээд байна? Жил болгоны 9 сарын 1-ний өдөр бид нар бүгд My Summer Holiday гэдэг эсээ бичдэг ч гэсэн бид нар англи сайжирсан юм огтхон жалга. Хэлийг сурахад унших, бичих, ярих, сонсох гэдэг дөрвөн чадвар хэрэгтэй ч гэсэн яагаад энэ системд тухайн хэл дээрээ бодох гэдэг энэ агуулгыг оруулж ирэхгүй байгаа юм бэ? Математикийн хичээлийг хэрэгтэй гэж биднэрт заадаг л та. Бид нар магадгүй математикийн тэгшлэлүүдийг бодоод ирэнгүүтээ тархины өвчлөө нэмэгдээд логик сэтгэлээ сайжирдаг гэж үздэг. Гэхдээ хүн болгон математикч болохгүй. Энэ математикийн хичээлийг муу өгөөд ирэнгүүт нь тухайн хүний тэнэг мангараар нь дуудаад хүсэл тэмүүллийг номтлох ямар хэрэг байдаг юм бэ? Тэрэн дээр л айгүйх гайхаж. Боловсрол гэж яг юу юм бэ? Бодоод үзээ л та. Орчин үед сурагчид хоёр л хуваагддаг болчих. Ухаалаг сурагчид нөгөөд нь зүгээр л арай дээр дүн авна. Арай дээр дүн авна. Бид нар энд 8 цагаас өглөөний 8 цагаас өдрийн 2 цаг хүртэл суралцж байгаа хугацаанд 12 жилийн хугацаанд 10,000-аас илүү цаг зарцуулсан байдаг. Тэгэхээр энэ хугацааг бид нар юм сурж мэдэх биш. Харин 12 жилийн дүн цуглуулахад ашигласан юм шиг харагдаад байгаа яг үнэ. 21-р зуунд сурагчдтайгаа дэрлэхтэй цаг үе огтонч өнгөрсөн. Ийм зүйл байхаа бараг болчихсон. Харин багш нарын сурагчдтайгаа дэрлэхэд байна л да. Яаж гэж бодъё л да. Гэтэ бүх багш нар биш шүү. Хичээлээ хийсэнгүү, даалгавраа чингэсэнгүү, энийг ч ингэж цагт нь өгсөнгүү гэх мэтчлэн маш их сэтгэл зүйн дарамтыг өгдөг. Боддоо бүх багш бүх хичээлийг зааж чаддгүй нэ яаж бүх сурагч бүх хичээлийг сурах юм бэ? Хүн болгон өөр өөртөө гэсэн хүсэл тэмүүлэлтэй, хүн болгон өөр өөртөө гэсэн сонирхолтой. Бүгдийг хийж чаддаг хүн гэж бол байхгүй. Боловсролын систем бидэрт юуг тулгаад байна гэж зүгээр л бэлэн заах зүгт. Харин оронд нь яаж заахыг барих вэ гэдэг агуулгыг огтхон заахгүй байна. Огтхон заахгүй. Бид нэр YouTube, Facebook, Hacktan гэх мэтчлэн маш олон платформоос өөрсдөө хэрэгтэй зүйлсийг бид нар сураад байгаа хэрнээ. Ерөнхий боловсролын сургууль гэдэг энэ хоёр дахь гэртээ бид нар эренгүүтээ бид зүгээр л цагийг дэмий өнгөрөөд байгаа юм санагдаад. 10 жилээ төгсөнгүүд эдгээр томьёонууд, эдгээр физикийн тэгшлэлүүд, эдгээр химийн урвалууд огтхос бид нар хэрэг болохгүй. Харин юу бид тэрэг болно гэж бид нар ядаж математикийн хичээл дээр, нийгмийн хичээл дээр энэ татварыг яаж төлдөг юм бэ? Татвар юунд зарцуулагддаг? Эрүүл мэндийн хичээл дээр өөрсдөө эрүүл мэндэд яаж анхаарах юм гэдгийг бид судалмаар мэдмээр байна. Бид нар физикийн хичээл дээр олон тэгштгэл бодохын оронд ядаж яаж нэг гэрлийн чийдэг зас янзлж сурах вэ? Энэ яг яаж ажилтдаг юм бэ гэдгийг бид нар практик талаас нь сурч мэдмээр байна. Энэ бүх буруу систем, энэ бүх буруу боловсролын систем биднийг яг юунд хүрээд байна гэж бид энэ батлаад үзэл. Хичээл дээр хамгийн асуудаг асуулт юу гэж? Багшаа, энэ шалгалтанд орж ирэх үү гэж асуув. Харин энэний оронд бид нар багшаа, энэ томьёо, магадгүй энэ хичээл, энэ сэдв бидний амьдралд яаж нөлөөлж болох вэ? Бид нар үүнийг амьдрал тутамдаа яаж хэрэглэх вэ гэдэг асуултыг бид нар оронд нь асуудаг болмоор үүнд нас хариулдаг болмоор. Багшаа, та бол энэ дэлхий дээр хамгийн чухал ажил хийж байгаа. Боловсролын систем энэ хамгийн чухал салбарыг хариуцж байгаа. Бодоод үзээ л да. Эмч хүн хүний амийг амьдралыг хариуцдаг. Хуульч хүн хүний нийгмийн харилцааг зохицуулдаг. Харин багш хүн боловсролыг хүн болоход нь нөлөөлдөг. Бид нар магадгүй байнга авдаг сурагчид биш гэж болно л ба. Гэтэ бид нар тэнийг биш. Амьдралд авсан байлаа гэдээ магадгүй сайхан амьдрна гэсэн үг биш шүү дээ. Амьдралд DF авна гэдэг нь магадгүй муухай амьдрна гэсэн үг огтхонч биш. F-ийг бид нар заримдаа find another answer гэж бид нар харж болно. Амьдралын харах өнцөг гэдэг зүйл хамгийн чухал. Үнийг бид нар маш сайн сумаар. Дараас нь эцэг эхчүүд. Бид нар зөвхөн боловсролыг бас багш нараас хараад иж болохгүй л дээ. Бас эцэг эхчүүд, багш, сурагч нөгөө нэг гурван төвд тэрнийг боловсролын систем маань яаж одоо хэрэгжээд байгаа юм бэ? Сурагчид биднэрт огтонч харагдахгүй байна. Элсдийн ерхий шалгалт төхөөд ирэнгүүт бид нар яаж сайн өндөр оноо авах вэ гэж бид нар анхаарлаа төвлөрүүлдэг. Харин хооронд нь ирээдүйд хэн болох вэ? Яаж илүү хөгжих вэ?
И хүрээлэлээ яаж зөв бүрдүүлэх вэ гэдэг талаар бид огтхонч харахаа болчихж байгаа юм. Fear of being wrong буюу ямар нэгэн хичээл дээр бид нар алдаа гарах тусам багш нар маань дандаа загнаж байгаа яг энэ үйлдэл нь биднийг ямар ч хүсэл тэмүүлэх болгодог. Энэ эргээд бидний юу хийдэг гэж, юу хийдэг болгодог гэж хичээл дээр зүгээр л уцаа оролдох, цагийг зүгээр л дэмий өнгөрөөдөг болгодог. Дэлхийн 149 орноос Монгол улс маань боловсролоороо 101-т чагсаж байна. Энэ сурагч нар бид нар тэнэг байгаадаа биш. Багш нар аман дээрээс нь боловсролын систем биднийг зөв хүмүүжүүлж, зөв сургаж, зөв тал руу чиглүүлэхгүй байгаад л хамгаалтай байна. Магадгүй энэ бичлэг маш олон төрөх ах л та. Хүн болгон өөр өөрсдийн гэсэн онцлог шин чанартай. Хүн болгон хувь хүмүүс. Бидэрт өөр өөрсдийн гэсэн өөр өөр сонирхол, бидэрт өөр өөрсдийн гэсэн өөр өөр шашин, өөр өөр хүмүүс, өөр өөр ирээдүй байдаг. Ирээдүйд хамт байх хүмүүс нь хүртэл өөр байдаг. Тэгвэл энэ бүх өөр хүмүүс яагаад нэгэн ижил хэвийн цутгсан боловсролын салбарт энэ нэг цаг хугацаагаа ад жаргалгүй үр дүнгүй бид нэр өнгөрөөгөөд байгаа. Хамгийн амар нь өөрсдийнхөө хүсэл тэмүүллийг бид нэр яг энэ газар их их тохиолдолд бид нэр унтраадаг. Бид сурагчид муу юм уу? Эсвэл бид энэ боловсролын салбарт